ой дургадаг гүзээлцэг нь өнөөдөр миний хашаанд дургаж байгаа. Хүмүүсийн хэлдгээр шарилж гэдгээр чинь л би хучсан. 7 сарын 20-наас хойш бол эднэр ерөөс ингээд бүгд жимсэд хэлхий болчихдог. Ингээд шар өвсөөр ингээд хучаад тавьчихаар ингээд өвсөн цэцэг нь ингээд ургадаг байхгүй юу? Сайн байна уу? Хөгжилд миний оролцоо гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаа маань баяртай байна. Намайг Залзия гэдэг. Би Сонгон харган дүүргийн 27-р хороонд амьдардаг. 4 хүүхдийн хамт амьдардаг ээж байгаа. Би энэ хашааг 2021 онд 3 сард худалдаж авсан. Тэгээд энэ хашааг анх ингээд бодолдоод авахад одоо хашаатайгаа жицсэн. Надаас өндөр шарилжтай хашаа байсан. Ерөөсөө нэг 0 ордог, гэр ордог юм юутай баг эзэнгүй хүн байгаагүй хашаа. Тэгээд айгүйх маш их шарилжтай байгаад би өөрөө айгүй өндөр юм шарилжны харшилтай. Тэгээд яаж би энэ шарилжнаас салах вэ гэж бодож байгаад маш их юм янз янзын юм хийж үтсэн л дээ. Тэгээд шарилжны хор гэдэг юмыг авчираад цацаж үтсэн. Тэгсэн чи ерөөс юу ч урахаа болчихдөг юм байлээ. Тэгээд айгүй ингээд нөгөө юутай баг 3-4 жил гад ингээд урахгүй болчихдөг. Тэгээд тэр шарилжны хор асгасан газартаа бол би ерөөсө хөрсийн сольсон, угаасан тий. Янз бүрээр үзээд одоо ч юм ургадгүй. Тэгэнгүүт бусад газартаа болохоор би шарилжны хор хөрөхгүйгээр энэ аюултай байна гэд шарилжаа нэг орос хүний бичлэгийг үзээд дуурайгаад ингээд шарилжаа хадаад зулгаад цэвэрлчээд хөрсөн дээр нь тавьдаг. Тэр технологиг Монголд туршаад үзье гэж удаа би анхудаа туршиж үзсэн. 22 оны 100 туршиж үзээд ингээд бас айгүй үр дүнтэй байсан. Одоо миний хашаанд бол нэг ширхэг шарилж байдгүй. Тэг ингээд би болохоор бороо орохоор борооны дараа энэ шарилжийг зулгаадаг. Тэгээд зулгаагаад зүгээр дэвсээ тавиад иддэг. Хөрсөн дээр нь авсан газартаа буцаага тавиад иддэг. Тэгэхээр энэ ингээд нөгөө юу ядгүй. Буцаж нөгөө хөрсөн сэрэгжээ тийм ээ шороо босоод байдгүй. Эргэж шарилж ургаад байдгүй. Яг цэвэр өвсөн ургаж эхэлдэг. Тэгээд хатсан шарилжаа бүр ингээ хамаад авах шаардлагатай болох юм бол хамж аваад нөгөө хавар ингэж хатааж бэлдэж жагаад дараагийн хүнсний ногоо тарих тийм ээ нохоо цэцэг тарих гэж байгаа бол тэрэн дээр хамгаалтын хөрс үсгэж тавьж өгдөг. Тэгэхээр нөгөө 4 сарын 20-оос 5 сарын 15 хүртэл хүйтэн байдаг үед ногооны үүрсгээ одоо төмөс луунг ингээд сонгоныг гадаа ингээд тарихаар хүлдчихдэг штеп. Тэгэхээр тэр шар өсөөр ингээд хучаад суулгачаад хучаад тавьчихаар нөгөө дулаанаа шингээж өгдөг ус чигээ барьдаг учраас үр хатаж муудах тийм ээ янз бүрийн байдлаар одоо өөхөх магадлал багтай. Айгуу сайн ургаж өгдөг. Тийм болохоор би одоо бүр энийг ингээд өөрийнхөө гэрт хэрэгжүүлж болсон юм чинь ажиллаж байгаа хороон дээрээ хэрэгжүүлье гэж удаад өнгөрсөн жилийн шарилж аянгаар болохоор би ерөөсө шарилж ачихгүй шарилжнуудаа хадаад газар унгаагаад орхио явцсан. Одоо тэр юуны ингээд шарилж хадаад тавьсан газруудаа шар өвсөөрөө би цэцгийн мандал хийх гэж сууж байгаа. Тэгээ одоо тэрийг хийх гээл иргэдийнхээ бүлэгтээ ингээд бэлдээл яваал та. Тэгээ одоо энийг одоо манай ард түмэн ингээд хийгээд үзээсэй. Энэ шар өвсийг ингэж юу яагаад хурааж агаад шатаагаад байдгаа болооч ээ гэж уриалах гэсэн. Ингээд шар өвсөөр ингээд хучаад тавьчихаар ингээд өвсөн цэцэг нь ингэж ургадаг байхгүй юу? Нөгөө дулаанаа хадгалаад чигэд байгаа учраас өөрснөө ингээд гараад ирдэг энэ ингээд. Одоо энэ гэхэд башир гэдэг энэ гисэр цэцэг гэж ярьд юм да энэ. Одоо бусдаас төрүүлээд ингээ урагчиж байгаа. Тэгээ энэ бол ингээд шар өвсөөр хучиж ургуулж исэн. Анх өртөө иймхэн дөнгөж хөрснөөсөө соёолж байгаа би юм 4 өхрийн бүрэл зэгний мод авчирч хийсэн. Тэгээ одоо энэ 4 гэж хэлэх хэрэг болсон байгаа зү. Тэгээд энэ бол ерөөсөө надад бол би өөр ямар нэг юмар хучиж дараагүй. Энэ бол зүгээр ингээд хатаасан шар өвсөөрөө нөгөө хүмүүсийн хэлдгээр шарилж гэдгээр чинь л би хучсан. Хашаанта ингээд нөгөө шарилжгүй, шар өвсгүй ингээд шарилжгүй болчлоо штэ. Тэгэнгүүт би өөрөө айгүйх тийм цэцэг ногоо тарих дуртай. Миний хүүхэд байхад одоо манай аав ээж айгүйх тарьдаг байсан бид нар тэрэлжид. Тэгээд уг нь айлын авгаа болоод тарихгүй дээ гэж амлсан боловч би чадахгүй юм байлээ. Тэгэл нэг мэдгэтэл би хашаанда цэцэг тарьдаг тий. Ингээл мод тарьдаг. Би одоо хашаанда нэг 10 гаруй нэр төрлийн 40 гаруй мод суулгасан. Энэ 3 жил гарангийн хугацаанд анх 4хэн ширхэг байсан бол одоо ингээд бүр багсаатлаа ургацсан тий. 10хэн ширхэг мод тарьсан өхрийнүүдний. Тэгэхэд одоо бол бүр ингээд
өстой нөгөө жимсээ даахаа болж ургадаг. Энэ үхрийн нүднүүдийг болохоор нөгөө цагаас нь эрт цэцэглүүлэхийн тулд би болохоор ус услгаж жагаад халуун усаар усалдیں۔ Үхрийн нүдээ. Тэгэхээр одоо нөгөө хамгийн ихэлж усалсан энэ байгаа юм. Араас нь 2 хоногийн зайтай усалсан. Тэгээ ингээд огт услаагүй нь бол ерөөсөө маш удаж гарч ирдэг. Үхрийн нүд одоо нөгөө усалдгийн нууц нь. Энэ болохоор ингээд нөгөө усалахаар энэ өвөл намар энэ нөгөө юун дотор нь ялаа батхан ч гэдэг юм одоо аалзан ингээд хачиг юунд навчны бундын дотор нь ороод үрэлждэг л байна л да үхрийн нүдэнд. Тэгэхээр цэцгэлэхээрээ нөгөө жимс нь гарч чаддгүй. Тэгээд нөгөө өсөлтгүй болчдөг байхгүй юу. Тэгэхээр буцалсан халуусаар энийг ингээд нөгөө хавар газар дөнгөж гисэж эхлэнгүүт нь услаад орхиж штэ. Тэгэнгүүт энэ дотор нөгөө үүрэлсэн аалз хачиг янз бүрийн өвчлөл үүсгэх чинь байхгүй болчдөг. Тэгэхээр их гоё жимс гардаг. Тэгээд энэ хөгжил нь хурдан байдаг. Тэгээ одоо энэ ингээд цагаас өмнө ахиалчихсан байгаа. Энэ шар өсөө тий би бол давуу тал болгодог. Надад бол энэ шар ус бол хог биш. Энэ бол ерөөсөө байгалийн бордоо. Нэгдүгээр байгалийн бордоо. Хоёрдугаар гэвэл хамгаалтын давхраг болж явдаг шүү. Тийм болохоор их гоё надад бол одоо юу гэдгийг ашигтай хөрөнгө оруулалт гэх юм уу те ашигтай л юм гэж би үздэг. Тийм болохоор энэ цэцгийн мандлыг хорон дээр хийж үзэх гээд байгаа. Тэр их шороо хар шороо олж ирээл тийм ээ. Тэрэнд ингээ хийх гэж суусан дөрөв тэр шар өснүүдийг чинь ингээд юу яхахлаар овоолоод жижиглээд овоолоод дээрэс нь багтхан шороогоор хучаад ингээд тэр нөгөө тарьж байгаа цэцэг маань айгүй сайн ургаж өгдөг. Нөгөө дулаанаа барьцдаг, чигээ барьцдаг учраас эн чинь нөгөө нэг хамгаалт үүсгээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ шар ус чи өөрөө аяандаа ингээд 1 жил болоход суучдгийг. Тэгээд дараагийнхын ингээд тавиад өгөөд ахаар бүр ингээд юу болоод идэг, ихсээд идэг. Тэгээд одоо би таяад гэж аа үзүүлнэ. Ингээд нөгөө эхний жилийн хадаад тавьсан шар усгаас эн чинь илжрээд өөрөө ингээд хөгцрөөд муудаад ингээд явахта шороо болоод өгдөг. Хар шороо болдог. Ингээд давхарлаад тавиад ахаар хөрс нь боловсроод идэг байхгүй юу. Тэгээд юу яхахлаар нөгөө ногоо могоо тарихлаар эн чинь нөгөө өөрийнхөө юугаараа шимт жилээрээ хөрсөө бордоод өгдөг. Айгүй давуу талтай. Одоо энэ та гараад харах юм бол юутай байгаа. Ойд ургадаг гүзээлзэг нь өнөөдөр миний хашаанд ургаж байгаа. Ерөөсөө ойд ийм нөгөө модны хожуул дээр ургасан гүзээлзэгнийг авчираад би тэр нөгөө шар өсөөр хийсэн хөрс шүү дээ. Тэрэндээ суулгасан байхгүй юу? Ганцхан юм навчижсэн. Тэгэхэд одоо энэ ингээд тэлээ хөрхөн ургаа явж байна 2 жилийн хугацаанд. Тэгэхээр эн чинь өөрөө хөрсөө хамгаалаад дээрэс нь хөрсөндөө шимт хижээл өгөөд хөрсөө сайжруулаа яваад байгаа байхгүй юу? Энэ ингээд байгалийн ууланд ургадаг гүзээлзэг нь ингээд шар өсөөр хучиж ургууллаад одоо энэ шар өсөнд ингээд байж гинэ. Ингээд байж байгаа. Тэгээд тэлээд ингээд ургаад наашаага бүр ингээд гараад ирсэн та ойртуулаад харуул. Гинт ч ургаж байгаа энэ рүүгээ ч ингээ гараад ирсэн. Энэ бол дандаа шар ус руу хучцсан энэ. Дан шар усыг хашааныхаа шар усыг одоо нөгөө юунд хадаал жил болгон дээрээс нь давхарлж хийгээд 3 жилийн хугацаанд юм болгоод байж байгаа байхгүй юу. Одоо ингээд нөгөө дулаараад энэ юу үндсэн навчнууд нь гараа хөөгөөд эхлэхээр энэ зэрэг шар усөө хамаа авчдаг. Тэгэхээр энэ ингээд өөртсөндөө бордоо болол орчноо бүрдүүлээд өгч байгаа л гэсэн үг. Оны 4 сард газар таг хөлтөө багт нөгөө бетоны дэрэл гэж яддаг штэ. Тим дэрэлээр ингээд хөлтөө газрыг хоёлаа яагаад өрөмдөөд тэгээд ямар ч үндэсгүй зүгээр л хідэн мөчр суулгасан юм байна. Анх хоёлаа энэ эсгийг шарилжийг ингээд зулгаад цэвэрлчгээд тэгээд миний аав өөрөө их говийн өмөртлөө мод тарих их дуртай. Тэгээд мод цэцгэнд их дуртай хүн байсан. Цонхон дээр нүгүртэл ингээд цан үсгтээ юм цэцгийнхээ гаргахаар баярлаад зургийг дарддаг байсан байхгүй миний аав. Тэгээд надад энэ модыг анх хоёлаа мод тари энэ хашаант гэж санаа өгж тарьж эхэлсэн моднууд нь байгаа юм. Дандаа л газрыг хөлдөө байхад нь хоёлаа авахж энэ шарилжаа цэвэрлжгээд тэгээд ингээд суулгаад өнөөдөр 3 жил болоход надаас юм өндөр байгаа. Энэ хашаанд ерөөсөө байгаа бүх мод ер нь бол хамгийн дээд нь 3 жил болж байгаа. Тэгэл хамгийн залуу хамгийн юунд нь одоо энэ алим нэрсний моднууд нэг настай.
Одоо арай л гүлэглөөгүй байна. Тэгээ энэ бөөрөлцөг нь болохоор аптер айлын хашаанд ингээд ургацсан хавж ургаад энэ дийлдэхгүй байна гэд огтлоо хайцсан юмыг гадаа гудамжинд гаргаа хийцэн харна. Авчираад иймхэн дөрвөн ширхгийг суулгасан юм. Тэгээд энэ дөрөв ингэж гоё ургаж байгаа. Дөрвөн ширхэг гэж хэлэхээргүй. Тэгээ энийг болохоор би нөгөө бас Оросын юунаас сайт нэрээс үзэж байгаад яасан. 40 литр усанд 10 ширхэг нөгөө нүрсэн ар юм байдаг шүү дээ. Тэрийг ингэж хутгаж жагаад усалдаг. Тэгэхээр бөөрөлцөгний хаврын ядаргаа тайлдаг гэд. Тэгээд услна гэсэн чи аав. За мод ядарна гэж юу гэдгийг. Ядардаг гинэ хоёул усалж үзье гэ. Хоёулаа тэр нүрсэн ар имийг зуурж жагаад ингээд услаад тавьсан. Тэгэл ердөөсөө айгүй хурдан хүч авч ингэж ургаал. Одоо бүр ингэж намар бол ерөөсөө 7 сарын 20-наас хойш бол эднэр ерөөсөө ингэж бүгд жимсэд хэлхий болчихдог. Зүгээр л ингэж жимсэн насаагаал би ямар сандаа хүүхдүүдэд тэгдэг. За хэдүүлээ явж үнэгээ саягддаг. Тэгэхээр хүмүүс ойлгодгоо энэ дээр ингэж санал тавиад хувин бариад ингэж тойроод мөлхдөг. Тэгээд юу яхахлаар хүмүүс хөө чиний үнэ энэ юм уу гэж шоолдог байхгүй. Тэгэхээр их гоё ургадаг л гэсэн үг. Би ч нөгөө аав ээжээсээ болоод юм цэцэг ногоо тарих айгуу дуртай. Тэгэл сүүлийн үед бол бүр илүү дуртай болоод байгаа. Тэгээд манай хүүхдүүд гэдгийг ориг хүүхдүүдээс илүү ногоон хүүхдтэй хайртай хүн гэж тэгчэл хэлээд идэг юм да. Тэгээд нэг иймэрхүү л юм хийж суудаг. Тэгээд одоо энэ өөрийнхөө шарилж ургуулдгүү зэрлэг юу байдгүй энэ технологи бол хороонд л нэвтрүүлэх гэл үзэж тараад байна. Та бүхэн тэгээд энийг одоо хэрэгжүүлээд амьдралд хэрэгжүүлээд үзээрэй. Шар ус шатааж яах гэж тийм ээ гал алдахгүй. Тэгээд та бүхэнд эрүүл экологийн одоо юм орчин бүрдүүлж өгд юм аа л гэж хэлье.